Дуна подкастыг хийхэд дэмжиж ажилласан. Ороо моторстой баярлалаа гэдэг. Спонсор хэсэг маань ингэж ярьж байна. За сайн байцгаана уу. Цогцолцох подкастны тэдгээр үргэлжлэлээ болон эхэлж байна. Тэгээд энд нөмрийн тоогоо байна. Намрын даавка. Лабатын нацгаа. За бид гур болохоор өнөөдөр яг Монголын нөгөө эртний төлс үлгэр гомог тэрний талаар ер нь тэр хэрхэн монголчууд нөлөөлж исэн ч юм уу тэр талаар нэмэлт эргүүлж ярихаар байна. Тэгээд нөгөө баг байхад ч юм уу нэг амглаа баг байхад нөгөө үлгэр домгууд гэж яригддаг байсан. Тэгэл нөгөө болдгоо бороо хүн эрхийн мэрэгэн харваач 12 жил нөгөө тэмээ ягаад 12 жил багтаагүй гэдэг ч юм уу нэг тиймэрхүү би бол үлгэр ингээд сонсч өссөн. Тэр талаар бол ингээд мэддэг мөртлөө ягаад тэр үлгэр домгууд ингээд үүссэн ямар нөлөө байгаа гэдэг ч юм уу нөгөө тийм юмнууд нь нөгөө заагдвал юм байл л дээ. Тэгэл нөгөө ийм байх ёстой гэдэг байдлаар л харж явдаг байсан болохоос яг нөгөө яаж нөлөөсөн гэдэг талаар бол нөгөө ингэж ийм утгаарчтай шүү гэдэг тийм мэдээлэл дүнэлт байдгүй. Тэгээд тэр талаар хэдүүлээ бас дэлгэрэнгүй яриад явъя. Тэгээд нөгөө фитнесээ гэж үзэх юм бол бас мэдээж нөгөө гисэр жангарын түүх төлөөд орж ирэх байх гээд юу ч юм дээр гисэр жангар хоёрын нөгөө уран зохиолын хичээлдэл дав ингээл гисэр жангаар гэж сэжлүүлдэг байсан. Тэр үед нөгөө нэрийн учрал шалтгааныг бас мэдэхгүй ингээл миний ийм гисэр жангаар гэж ингээл сайн сонсох юм бол ер нь ийм бараг л Avengers-ийн бааtruуч шиг ийм хүмүүс байсан юм байна гэж яг нөгөө ойлгож ирсэн. Тэгээд энэ талаараа хэвлээд дэлгэрүүлээд ярил гисэр жангар хоорондын ялгаа тэгээд тусдаа яг ямар түүхтэй байдаг талаар ярилцвал. Тэгээ яг нөгөө бурхны хүү Тоор гэдэг шиг гисэр жангар хоёр бас яг одооны Avengers цувралын яг нөгөө хэлбэр юм шиг ингээд ойлгохтой байгаа байхгүй. Тэгэхээр гисэр өөрөө бас бурхны хүү мөн үү те. Жангар бас ямар ялгаатай байсан. Энэ талаар нь Давка маань илүү нөгөө өөрийнхөө ойлголтоор тайлбарлал. Аха. Тийм. Гисэр нь болохоор яхаарахгүй грекийн домгууд шиг ч юм уу те. Яг тийм хэлбэртэй хурамс тэнгэртэй холбогддог. Тэгээд нөгөө газар дэлхий дээр сайн сайхныг ацрах гад нөгөө ийм өвчин зовлон, дайн тулаан ийм зүйлсийг дарах гад тэнгэрээс бууж ирдэг. Бууж ирэхдээ яасан бэ гэхээр зүгээр ирэхгүй яг нөгөө тоор дээр гардаг шиг те. Эд хэрэглэл ийм дуулга, аргамаг хүлэгмөр тэгээд өөрсдийнхөө жанжид цэргүүдийг нөгөө зөвшөөрөл аваад хамт бууж ирсэн байдаг. Жангар нь болохоор нөгөө нэвтлэгээ дээрээ ийм сайн сайхан бомбын орныг цогцлоогоод 12 баатрынхаа нөгөө тусламжтайгаар ингээд дайжинг дараад энэ хамглан ацрах тийм хэлбэртэй төлөд байсан. Тэгээд жангар нь болохоор нөгөө сэрсэр салхитай бүр хуртай тийм бомбын орныг бүтээн тэгээд өвдөх өвчнгөө өнчин хөөгдгөө үлэн нохоогүй сайн сайхан нутгийг цогцлохын төлөө аж төрж амьдарч исэн байгаа юм. Баатарлаг хэв шинжтэй энэ дээр. Бомбын орныг бүтээн гэдэг нь одоо илүү нөгөө бас шашинтайгаа холбогдчихж байна уу? Яг бомб гэхээр шарын шашинтай илүү холбогдож байгаа юм л да. Бомбын ертөнц гэдэг нь амар амгалан ертөнцтэй. Ямар нэг юм хүнд хэцүү зовлонгуу гэхээр шарын шашинтай бас нэлээд холбогдож ойлгохдоор юм бэл. Нөгөө багаахтаас мэдэр сонсдогс нөгөө баатрийн дүүр гээл те 15 толгойтой атгаалж хар мангасыг ингээд дарлаа л гэ. Энэ бас одоо жангар дээр гисэр дээр бас гардаг уу? Тийм 90 сайн хан харангуй болон гисэр дээр их гардаг. Гисэр дээр болохоор 12 толгойтой атгаалж хар мангас 15 толгойтой атгаалж хар мангас нандулам хааны дүрээр гэсэн байдлаар гарч ирдэг. Тэгээд гисэр чинь өөрөө нөгөө ич хиттэй гол нь ич хитийн хүчээр ингээд дүр товилж байгаа юм. Одоо хар ирээн барстай уулын чиний хар ирээн барс гэдээ байхад тэр том амтныг яаж дийлж ийнэ гэхээр ингээд өөрийгөө хувилгаан дүрд ороод барын ам руу ороод тиймэрхүү байдлаар ялтыг хацарсан байгаа. Тэгэхээр нөгөө маш юм уран сайхны хэлбэртэй ич хит нэлийн зохилж гардаг. Одоо нөгөө Тоорын алах одоо хамгийн том зэвсэг нь гэдэг шиг одоо гисэр жангар хоёрын бас одоо яг үндсэн зэвсэг нь юу байсан? Гисрийнх дээр болохоор тэр эд хэрэглүүд байгаа юм. Түүнээс гадна өөрх нь морь байгаа юм. Морь ерөөсөө үндсэн юм найз нөхөр зөвлөгч. Тэгээд баатрууд нь бас ичидтэй. Гисэр өөрөө болохоор хувилгаан дүрд юу орохоор юм хуйг юм
ижидтэй болчдөг. Тэгээд ямар ч ийм ижидийг өөрөөсөө гаргаж чаддаг. Ямар ч дүр тойрдог. Тэрнгээр юм байна. Цаг хугацааны хувьд ер нь одоо туйл Гэсэр Жангар хоёр туйлын одоо гарал үүсэл нь хизэнээс одоо монголчуудад одоо орж ирсэн, нэвтэрсэн тий. Тайм дүн. Жангар болохоор нөгөө нэг бурхан шажин дэлгэрэх цагт гэж явдیں۔ Гэсэр нь болохоор нийтийн төрөмлийн өмнөх 100-аас 300 жилийн хооронд үүсээд эдийн төвчлэл нь болохоор манай эртний өмнөх 6 дугаар зуунд илүү их идэвхжээд явж байгаа. Анх нөгөө нэг бичиг үсэг нь маш олон хэлбэрээр төгсөн. Тэгээ ойрд Монгол, Алтай, тэгээд Бурят, Халх ойрд тий ингэж төгсөн учраас маш олон төрлийн юунууд хувилбарууд байд юм лээ. Тэгээд тэр хувилбарууд нь болохоор тухайн газар нутгийнхаа хэв шинжийг эзлэх юу байсан. Өөртөө шингээсэн. Бидний ашиглаж байгаа Гэсэр анхны хувилбар нь болохоор Бээжин барын Гэсэр гээд Бээжингээс олдож исэн. Тэгээд тэр Гэсэр маань болохоор илүү төвдийн гайстай. Тэгээд энийг нэг энэ гэсрүүдээ нийлүүлээд Монгол Гэсэр гэдэг Монгол хөгтгөнтэй Гэсрээ сүүлд цэгцлээ гаргасан нь болохоор 1960-аад онд гаргасан. Нэг анхны бичгийн хэлбэрчилсэнийг болох 1716 он гэж үзээд байгаа юм. Яг бид подкаст дээр сонсож байхад одоо Чингис хааны Багаадын үед эзлэн дүрм гэлэлт одоо хийж явах үедээ цэргүүдийнхаа одоо сэтгэл зүй заслыг нь одоо энэ туйлсуудаар сэргээж исэн. Одоо туйлс айгүй хайлтдаг гэсэн. Нэр илүү одоо аль туйлсыг нь илүү одоо хуйлдаг гэсэн сайн мэдгүй нөө. Ер нь туйлс Гэсэр Жангар яг тэр үед байсан уу? Тэр үед болохоор мэдээж байсан. Тэгээд доторх илэрхийлэмжүүд нь бас Монголын нус товчоо ч юм уу тий алтан товч хэсгүүд дээр илүү их гардаг. Уялдаж харагдаад байгаа юм. Тэгээд үнэхээр баатруудын сүр хүч иргэмэг байдлыг нь өдөөгөө ингээд идэвхжүүлэхийн тулд дайны өмнө туйл хайлна гэдэг чинь туйл нь ямар нэг юм вибрацийн дагуу ийм сүр хүчийг өгдөг. Туйл нь өөрийнх нь утга санаа өөрөөсөө хэд дахин ийм илүү баатруудыг ялан дийлж чадж байгаа тий ирмэгийн байдлыг ийм сэрэх зорилгоор ашигласан байгаа юм. Үүнээс гадна энэ хоёр туйлаас гадна өшөө олон төрлийн туйлууд байгаа. Тэгээд болон болохгүй одоо хүн шүн хайлдаг туйл, 100 хайлдаггүй, 90 сая хан харангуй гэхэд чинь нэг юм тэнгэр тэрслэх юм үзэл санаа агуулж байгаа учраас хавар тэнгэр дуурснаас хойш болохоор хайлдаггүй туйл гэж үзээд идэм билээ. Хэрвээ тэрийг 100 хайлвал тэнгэр нэргэнч гэдэг юм уу тий. Тэгээд чи бас ярьжсэн шүү дээ хүүхэд гицэнд нь их хатдууд хүүхэд гицэнд нь бүрэлдэх цагаас эхлээд зориулсан туйлыг нь бас хайлт тий. Одоо сая Багаадын үед 13 14 дэх зуунд хааны одоо хатад жирэмсэн болох үед одоо туйлч нар орж одоо өдөр болгоно гицэнд бүрэлдсэн цагаас нь эхлүүлээд одоо туйлсыг сонсгож одоо тэгж байсан тухай юм түүхийн баримтыг бас түүхчдийн ярианаас сонсч ирсэн. Тэгэхээр бидэд бас ийм ер нь эртээр үеэсээ ч гэсэн бас нэг юм одоо туйлсаар одоо хүмүүжсэн одоо суртахуун болон одоо хүмүүжлэн ч гэсэн энэгээр ирж исэн юм байна гэдэг нь одоо түүхчдийн одоо судалгаан дээрээс бас яригдчихсан байхгүй. Тэгээд туйлс одоо нэгэн дуу хэлбэрээр байдаг тий бас өвлгөр домог хэлбэрээр байдаг. Тэгээд Гэсэр Жангар хоёр нь ер нь бол юм дуу хэлбэрээр үү эсвэл зүгээр юм үлгэр хэлбэрээр байдаг юм лөө. Энэ хоёр маань болохоор аль нэм аялгаутай. Туйлч болгоныхаа өөрийнхөө хэв шинжид газар орноос шалтгаалаад өөр юм гайстай явдаг. Ямар ч гэсэн чиний асууж байгаа болохоор дуу хэлбэр тал руугаа уян галсан хэлбэрээр явагддаг. Аль дээр нь бас одоо хүлэг морины тухай саардаг баг тийм. Тэр морд нь өөрөөсөө бас иж хиттэй байсан уу? Морд нь өөрөөсөө ингээд ярьдаг анд нөхрийн үр гүйцэтгээд байгаа зөвлөх туслагчийг илэрхийлээд байгаа юм тий. Тэгээд зорьсон газар нь хүргэж өгöd байгаа юм тэр чинь морнууд нь болохоор тэгээд Жангарын туйл дээр болохоор 12 баатрынх нь морд бусад гарч байгаа мордных нь өнгө зүстэй. Тэгээд эрдэм чадал нь болохоор тусдаа өөр байдаг гэж байгаа. Тэгээд энэ бүхнээс үсгэд болохоор морины ахын юм бэлгэдлийн чанартай амьдрал ахуйдаа ашиглах байдлаар болох маш өргөн дэлгэр юм мэдээллийг Гэсэр Жангарын туйлаасаа бас авч болохоор байгаа юм. Тэгээ монголчуудын хамгийн анхны одоо гэршүүлж тижсэн амьтан бол одоо морь тэгээд нохоо хоёр гэдэгтэй. Тэгээд морь бол
эр хүний бол хамгийн одоо сайн хүлэгмөр найз нь болдог тий. Нохоо бол үнэнч амд нь болдог тий. Одоо бүхэл үлгэр домууд тэр морь бол байж идэг зэш байж идэг тий. Юун дээр гисэр жангар хоёр цаг хугацааны хувьд цуг үеийг бичигдсэн үү? Цуг үед бичигдсэн. Цуг үеийн одоо туйлсад байна. Туйлсад гэвэл гисэр нь болохоор илүү нэг урт настай. Жангар нь болохоор арай богинч гэлээ. Гисэр нь хамгийн урт туйл гэдэг аахгүй юу? Одоо гадны бүх туйлыг Одиссей, Илиада ч юм уу тий бүх туйлыг нийлүүлснээс илүү урт маш том хэмжээтэй туйл. Жангарыг болохоор нөгөө бүр хаан жангар гэж нэрлэдэг. Жангарыг хайлсан газар болохоор сайн сайхан тогтно гэж үздэг юм байлээ. Одоо тэр дээр үед ингээ эртээр үеэс нөгөө туйл хайлаад ингээд ашиглахаас гадна одоо сүүлийн үед туйлыг ямар хэлбэрээр ашиглаж байгаа нь гэхээр туйлчид бол байгаа. Өвөр Монгол Ордос хойшоогоо буураад тий халимгууд болохоор туйлчид байгаа. Монголчууд ч гэсэн туйлчид байгаа. Монголд гэхээр сүүлийн мэдээлэлээр болохоор Говь Алтай аймагт 4 дахь жилдээ 1000 туйлч хайлж байгаа юм байна. 1300 туйлч 10 жилийн хүүхдүүдийг хамруулаад тийм туйл хайлах ёслол өвлийн сард 4 дахь жилдээ болж байгаа юм байна. Тэгээ Говь Алтайчууд өөрсдөө болохоор тэрэндээ маш их бэлгшээдэг. Тэр туйл хайлж гиснээс хойш нэг юм ганцууд болоогүй ч гэдэг юм уу тийм маш сэтгэл хангалуун байгаад байгаа юм бэл. Говь Алтайд очирч ингээл битүү бүх юм жангар гэсэл нөгөө жангарын дэлгүүрийн нэр мөр нь хүртэл ч юм уу жангар мангар гэж том хаяг маягаар хүртэл очих юм бол шинэ өмчлөгчөд ирэхэд нэг битүү юм байсан. Тэгэхээр бас нөгөө өөртөө аймаг юм онцлог тэрийг нөгөө авч үлдэх гээд байгаа итгэлээрээ тийм шиг өвлүүлж үлдээж байгаа нэг томоохон хэл. Ер нь бол жангар гисэр хоёрын нөлөөлөл бол том нөлөөсөн нь нөгөө дайн байлдаанд одоо нөгөө их хүний тэр нөгөө цог золбоотой нөгөө дайндаа ялах сэтгэл зүйн бэлтгэх тэр руугаа илүү нөлөөлөөд явж ирсэн юм байна гэж ойлголоо. Тэгээд нөгөө дээрээс нэрэд нөгөө хоёулаа бурхнаас ирээд энэ газар их одоо энэ дэлхийг нөгөө тохинолох одоо нөгөө ажил хэрэг үүлийг үлдээж байсан. Тэрүүгээрээ нөгөө буцаад нөгөө монголчуудад бас нөгөө тэр сэтгэл зүй өөхөд байгаа юм байна. Мөн тэ? Тийм байна. Тийм бэ. Тэгээд нөгөө бас за энийхээ эрэг талны юм байсан байж болдог. Сөрөг тал ч юм уу одоо гэх юм байгаа юу? Сөрөг тал гэх юм бол яг туйл дээр алхахаар нөгөө юм аимшиг Монгол үлгэр амир уу те гэд Монгол туйл амир уу гэхээр үнэхээр амирын хувьд амир те. Одоо нэг жангарыг 3 настай, жангарч нь 2 настайд гадны юм мангас ирээд нутаг орныг нь булаа эзлээд өнчрөөлсөн байхгүй. Тэгээд тэр хугацаанд болохоор 3 настайд нь одоо бүх мөнгөн шихрэг Баатартай таарад бүх мөнгөн шихрэг Баатар тэр нөгөө хүүг болохоор ихнэстэй авчи энэ хүүг нохоо мууранд хайж өгнө гэл тий. Одоо нэг тиймэрхүү юм аимшигын ирээ цэргүү гайс болохоор маш их илбэг гардаг. Энэ болохоор наад захын жишээ. Одоо тэгээд 12 толгой татгалж хар мангасаа яаж нэг дарж ийн үг гэвэл ингээд сэлмээрээ зүүнээс нь ахуулаад ингэж тасар татаад гээл бүр ингээм аимшиг уран хэтрүүлэг амар ихтэй. Тэгээд юун дээр ловсгоо мангасыг дарсан гэсэн гисрийн бүлэг дээр болохоор нэг мангасыг дарсны дараа хатныг нэг баатрууд нь авт сууя гээд энэ үлгэр туйлын нэрсний зүйлүүд дээр болохоор нэг бусдын хатныг ингээд авах тохиолдууд бол маш их гардаг, маш ачаалттай, сонирхолтой. Тэгээд тэр хэсгээр болохоор лавсгаа мангасын гоо хатныг нь баатрууд нь авъя гэж булаацалтаахаар гисэр ирээд үдсэн чинь нөгөө нэг хатны юм жирэмсэн гицийг нь хүлээд гаргахад нэг ахаад 12 толгойтой мангасын хүүхэд нь 9 сар бүрэлдээ бэжсэн тий тэрийг ингээд юуч блог юм шиг ингээд алчиж байгаа байхгүй. Тиймэрхүү нэг аимшигын хэсгүүд болохоор бүр амар их байдаг. Тэгээд баатраа юу дайснаа дарж байгаа хэсгүүд нь илүү амар хэсгүүд гэхдээ тэр нь нөгөө монголчуудыг явж тий 13 дугаар зууны үед ч юм уу тий европчууд монголчуудыг хүний махаар хоолдог гэсэн тийм юу санааг нь өгсөн болов гэж би болохоор бодоод байгаа. Энэ талаар таад судалсан байгаа. Яг нөгөө монголчуудыг бол нөгөө хүний махаар хоолдог аврах том биетэй аимшигын царайтай ийм хүмүүс ингээд ирж байгаа гэдэг ингээд европууд ингээд одоо цууд хараадаг. Энэ эсэргээр одоо монголчуудын өөрийнх нь дайны стратеги байсан байгаа. Тэгээд одоо эзлэгч байгаа хоттой ийм цууд тараачвал тэр хүмүүсийн сэтгэл зүйн хүртэл өөрчлөгддөг. Тэгээд яг нэг эзлэн дөрвөн биелийн ажиллагаа эхлэхээс өмнө бүр өөрсдөө ингээд
одоо нүүрэн дээр янз бүрийн нөгөө цусаар ингээд түрхээд тэгээ өөрсдөө тухайн монголчууд чинь том биетэй жижиг морьтой ингээ харагдах байдаг тийм сүртэй харагддаг. Тэгэл нэг хотыг эзлээл явахаар хүний махаар хоолдог монголчууд эзэлчээ явчлаа. Нөгөө бусад хотуудад нөгөө айдсыг ингээ бий болгож идэг. Тэгэхээр энэ Европуудын бэлдснээр бол одоо яг нөгөө жинхэнэ хүний махаар хооллогчд биш. Эдгээр бол нөгөө дайныхны үндсэн одоо стратеги нь байсан юм лээ. Энэ түүхчид дараа нь бас энийг бас нөгөө ярьсан баримтад байсан. Тэгээ нөгөө гисэр дээр бид нэг жоом бат нөгөө гэрээ мартсан гисрүү чи өдөр чинь тийнээд ингээ алуулчлаа гэдэг шүү дээ. Гисэр дээр ийм байд юм уу? Энэ одоо гисэр энэ хоёр холбоотой юу? Тийм тэр үгийг нөгөө бид нар ингээ багасаа л ашиглаад явдаг гэсэн тий гэрээ марцсан гисрүү гэрээ марцсан гисэр шиг ингээд яваад алга болчих юм аа тий. Тэгээд гэж яг хин чи ингээд тий юу ч хийлээд байгаа тий мэдгүй тий. Үнэхээр цаад утгыг надад мэддгүй байсан хин ч стал хин чи ингэж боддог лээсэн баг тий. Тэгсэн чинь харин гисрийн туйл дээр ямар хэлбэрээр гарч ийн гэхээр гисэр нөгөө нэг гэртээ эзгүй байжгаад ирсэн чинь нэг хатанд байхгүй байдаг байхгүй юу? Нөгөө нэг их хатан рогмогойг алтандаг нь хатан байхгүй. Тэр яасан бэ гэсэн чинь Шараа голын 3 хааны хар гэрт хаан, шар гэрт хаан, цагаан гэрт хааны, шар гэрт хааных нь ханхүүн нөгөө нэг хатан буулгах гад ирж хаягаад ингээд тал бүрлөө хүмүүст хандуулаа явсан чинь тэнд ийм гисрийн хатан рогмогой гээд наашаа харуул алтан шумул өргөмөр цаашаа харуул мөнгөн шумул өргөмөр тийм гоо хатан байд юм байна гэхээр гээд нөгөө хэд чинь гисрийг эзгүй хогуурна хатныг нь булаагаад аваа явцсан юмсан дайм байл та тэгээд тэгээд чинь яасан бэ гэхээр гисрийг байхгүйд нөгөө нэг ийм цотон ноён ингээд гисрийн авгах байдیں۔ Тэгээд нөгөө гисрийг төрөөгүй байхад л аав ээж хоёрыг нь цөлөөд л юм үлийн үзээд гисэр ямар ч жижиг нөгөө нэг нусгаажуур дүртэй байсан ч гэсэн тэр болгоныг давдаг байсан. Тэгсэн чинь цотон ноён рогмогой хатантай нийлээд тэр Арлангой хатныг нэг цөлөөд явуулсан юмсан. Арлангой хатан яасан гэхээр нэг юм мангасад очиод ихнэр болцсон. Мангастай тааралдаад явсаар агаад тэгээд тэр хатны ихнэр болсон байж хат гисэр араас нь очиод хатнаа булааж авдیں۔ Мангасыг дараад тэгсэн чинь хатан нөгөө рогмогойд хорлуулсан хүн чинь муу санаад гисэрт болохоор нэг юм идэ архинд нь баг идэ гэж юм бүхнийг мартуулдаг идэ байд юм байна л та. Ийм ахуй амьдрал ар гэр үр хөхтэй мартдаг. Тийм баг идэ дахин дахин идүүлсээр агаад 9 жил гисрийг нөгөө гист нь хариулаагүй өөртөө ингээд хамт жаргаа суудсан байдгийн. Тэр хойгоор нь нөгөө рогмогой хатныг нь Шараа голын 3 хааны шар гист хааны хүн олцлоод аваа явцсан. Энэ бүхнийг нь сануулах гад рогмогой болохоор өөрөө маш хичээдтэй. Тэгээд ном сум харваад мэдээлэл явуулахаар манай гэрээс ингээд мэдээлэл ирсэн байна гэх хооронд л нөгөө нэг Арлангой хатан чи баг эдэгээ дахиад идүүлчин. Тэгээ мартуулсараа 9 жил болоод энийг болохоор яаж сануулсан гэхээр морин ингээд болсон шүү гэж сануулад дараагийнх нь үйл явц шилжсэн байдаг. Тэгэхээр нэг баг идэ идүүлсний учир гэрийнхаа хамаг юм мартаад ар гэрээ мартаад бүх юмаа мартаад амар сайхандаа жаргацсан. Энэ хэсгийг болохоор гисрийн гэрээ мартсан гисэр гэсэн үгүүдээс гарсан байх. 9 жил гэрээ мартсан гисэр юм шүү дээ. Гэртээ харихаа марттлаа тоглоод ингээ гадаа байж хөвгт шиг тий. Чи бас нэг бодлын нэг тим юмд ороогдчихвол псимси тоглоод ч юм уу ингээл орой шин гэртээ харихаар л ээж яг гэрээ мартсан гисрүү чи. Ар гэрээ мартаад тий урдах юмар хөөж тоглоод барин ингээд нэг харахад цаг ингээд аль хаасан өдрөл байсан чинь шөнө болцсон байдаг шиг. Тэгээ бид нар ч гэсэн нөгөө тэрийг сонсдог мөртлөө яг ямар утгатайг энэ тухайн үед авалж асууж байгаагүй мэдж байгаагүй л байгаа хөөх тий. Юу гэлээд байгаа гэрээ мартсан гэсэн асуусан ч гэсэн бас тайлбарлаж өгөх комслсэн баг та тий. Мэддэг тий. Шалтгаан. Би ингээд гисэр жангарын ингээ үг харахаар амар том ботно ингээд энэ яагаад бас ингээд түгээгүй яг ингэж нөгөө одоо Marvel эдэр ч юм уу тэд нар ингээд юуны түүхүүдийг харахаар амар ойлгомжтойгоор ингээд бүгдэнд нь тараагаад ингээд явцсан байдаг шиг тийм байгаагүй болохоро ингээд нэг бид эд дээр амар хэцүү юм шиг нэг санагдаад идэг харагдаад идэв шүү дээ. Тэгээд бас нөгөө хэл одоо нөгөө өөрчлөгдөхтэй нөгөө хэл бичиг өөрчлөгдөх одоо нөгөө социалист болоод ингээд ирэхэд тэндээс нөгөө зөрүү гараад үлдсэн юм бэ. Мартагдсан юм байдаг гэдэг бас тийм талаас харуулж байж болох юм байна гэж харагдаж илээ. Тийм байгаагүй бол ч юм уу өдөрт бол нөгөө бид өөрсдөө бас баатартай болсон ч гэж байгаа юм л үү. Тийм тий. Гисэр жангар бол арай эртнийх бүр нэлээ эртнийх болж байна. Дараа үеийнх нь үлгэр
тойл гэх юм бол одоо нөгөө болдгоо бороо үгэн эрхийн мэргэн тий 12 жил тэмээ яагаад багтаагүй ингээд. За одоо дараагийнхан үеийнхэн тойлууд нь бас байна шүү дээ. Илүү одоо бидэртээ илүү ойрхон баг энэ байгаа тий. Тий. Илүү ойлгомжтой тэгээд нөгөө үздэг болцсон шүү дээ. Тий. Анхаа сонсдог байсан бол үздэг болж эхэлж байгаа. Тэгээд нөгөө сүүлд нэг юуг хараад эрхийн мэргэнийг ингээд хараад энэ ингээл юугаа харуулж чадаагүй болохоор ингээл тарав болоод морин алагдахаа болцсон байна гээл ядэн шүү дээ. Тэн дээр болохоор ингээд харахаар цаад ингээд ойлголтыг ингээд харахаар тэр нөгөө эрхийн мэргэн гэдэг хүн нөгөө хэлсэндээ байх гээд өөрийнхөө зорж байгаа тийм нэг зорилготой өмнөж байгаад амандаа багтаж тэр нөгөө юугаа хэлж байгаа болохоор тэрэндээ хүрэх гэж бас нэлээд хичээсэн. Тэгээд чадахгүй болохоор тэр нөгөө чадахгүй зүйлийнхаа одоо нөгөө амлалтаа би өөрийгөө одоо нөгөө өөрийгөө шийтгээд нөгөө хэлсэндээ байх гэдэг занг бас амар сургаж ирсэн байх гэж сүүлд бодоход ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэр нөгөө эрхийн мэргэн чинь харуулж чаддаг болоод тарав болоод болдог. Тэгээ морин болохоор би энэ нөгөө нарыг нөгөө хараацыг гүйцэж чадахгүй бол алагдахаа болъё гэд тэгдэг. Тэгээд би бол тэндээс бол хамгийн амар ойлгосон зүйл нь болохоор хүн ер нь эр хүн гэлтгүү хүн хэлсэндээ байх хэрэгтэй. Монгол хүн заавал нөгөө хэлсэндээ байх хэрэгтэй гэл баг байхад аавын найзууд ч юм уу амар нөгөө багаас амар тэгдэг байсан. Тэрний нөлөө амар их байт юм байна гэж бол харсан. Тэгээ нөгөө үлгэр хэлбэрээр нөгөө бас нөгөө хүүхдүүдэд сургуун хүмүүжүүлж байгаа нэг юм шүү дээ. Тэгээд эрхийн мэргэн чинь өөрөө одоо амлалт өгөөд амлалтнаа биелүүлж чадахгүй одоо шийтгэлээ хүлээж байгаа те. Тэгэхээр бидний бас нөгөө одоо хүлээж авахд сонсоход одоо тэрнгээр одоо хүмүүжихэд илүү хамгийн ойрхон гисэр жангартай харьцуулахад илүү ойрхон нөгөө үлгэр ахуй амьдралаа ороод ойлгомжтой байгаар те. Тэгээ нөгөө хүмүүс ч үлгэр гэхэл нэг амар нөгөө жоох нэг одоо үед болохоор наа чи үлгэр гээл нэг тууж түүхээс домгоос нэг доогоор үзээд байдсан шүү дээ. Тэгээд тэр нь болохоор юу юм бэ л дээ үлгэр гэдэг нь нөгөө үлгэрлэн дуурайх хэрэгтэй шүү гэдэг байдлаар нөгөө үгийн утганд байдаг. Тэгэхээр энэ бол нөгөө одоо нэг ямар нэгэн сургамж энэ үлгэр бол ямар нэгэн сургамжт эндээс нэг ямар ч юм авах хэрэгтэй үлгэрлэн дуурайх хэрэгтэй гэдэг нь агуулгатай юм лээ. Тэрнээс биш нөгөө худлаа одоо нэг тийм хийсвэр зүйл байхгүй ер нь бол үлгэрүүдээс заавал нэг юмыг олж авах хэрэгтэй. Тэгээ нөгөө үлгэрээ нөгөө нотолж байгаа юм шиг хараацаа шүү юм салаас үлдээ тий. Алагдахаа яг моршиг мөртлөө урдлын хоёр үлэн богнох нь тий. Тэгээ нөгөө тарга бас идэв шүү дээ. Тарга болцсон. Яасан гэсэн чи эрхийн мэргийн тарга болцсон юм аа. Тэгээ дотор нь хүм ах байдаг тий. Тарга нь. Гадна талаас нь нэгж нэг амир хараад байдаг. Цаад утгаа бас ингээд тайлбарлаад ойлгуулвал нөгөө багаас хүүхдээ өсгөхөд ч юм уу нөгөө тэр хүний үзэл бодлыг бас төлөвшүүлэхэд бас амир хэрэг болох байх гэж би харсан. Тэгээд нөгөө гисэр туужийн одоо нөгөө туужуудаар ингээд хүн болоод өсөөд ингээд би нэг сонсоход бол тэгсэн байхгүй нөгөө өссөн хүмүүс өсгөд нөгөө монголчууд бол хитрхи тийм нэг баламт зэрлэгдүү одоо талын илүү аавж яваад байсан. Тэрнээс болоод одоо нөгөө төвдөөс шарын шашнаас нөгөө үлгэрийн талаа гэдэг одоо тэр нөгөө тууж үлгэрийг одоо оруулж ирээд оруулж ирснээр илүү нөгөө монголчуудын тэр занг гараад дарж ихсэн гэдэг. Тэр үлгэрийн талаа дээр нь болохоор юу гэдэг вэ гэхээр юу нөгөө бурхан багш байдаг. Бурхан багш болон нөгөө тэрний одоо түүнтэй болж байгаа нөгөө үлгэрүүд явдаг. Тэрнээс тэр үлгэрүүдээс дандаа нөгөө авах зүйл амар их байдаг. Одоо үүлийн үр нөгөө хүлээстэй байх чанар одоо нөгөө буян үйлдэх гэдэг ч юм уу нөгөө тэгж болно болохгүй. Наа чи ингээд хийвэл урд нас хойд нас гэж ярьдаг байсан. Тэгэл нөгөө яагаад тэгдэг байсан нөгөө ойлгох байхгүй урд насндаа юм байна хойд насндаа юм байна гингүүд үлгэрийн тал дээр тэр талаараа амар дэлгэрэнгүй нөгөө үлгэрүүд нийлэн байдаг. Одоо чиний зовж байгаа байдал чинь чиний өмнө наснда хийсэн одоо нөгөө үлийн үр чи өмнө наснда болохгүй зүйл хийсэн болохоор чи одоо ингэж амьдарч байгаа маа гэдэг нөгөө бас нэг бодлын нөгөө тайтгарл аваад байгаа чи нөгөө өөрийгөө одоо тэр нөгөө дөрүүд нь болохоор ингээл би яагаад ингэж зоох хэвээр бэ гэдэг ч юм уу нөгөө хариулт нэхэд идэг бол тэнд нь дандаа хариултыг өгж явдаг. Тэгээд энэ наснда чи бас нөгөө муу явсан сайн явж байгаа бол чи өмнө наснда их сайн зүйлийг хийгээд явж байгаа болохоор чи ингэж явж байгаа гэдгээрээ тэгэхээр би нөгөө энэ наснда ч гэсэн муу зүйлийг хийж болохгүй дараа наснда би зовх юм байна гэдэг ч юм уу нөгөө юм ач холбогдлороо амар нөгөө хүлээж авдаг. Одоо бол нэг хамаагүй ингээл тэгээд наач намар хамаатай гэдэг байдлаар ч юм уу ханддаг гэсэн бол үлгэрийн талаас бол авах юм нь болохоор
би дараа насандаа амьдрах гэхдээ би тэнтэй бас нөгөө сайн зөв амьдрчмаар байгаа болохоор энэ насандаа ч гэсэн зөв амьдрмаар байна гэдэг нэг гол ойлголтыг амар өгдөг санагцсан. Тэр нөгөө гисэр жангар тэр бол одоо ингээл ширүүн байлдааны тулаан ингээл нөгөө яг эр хүний яг дотоод занчнаар гаргаж ирээд нөгөө тогшин байдлаар гаргадаг гэсэн бол тэрийг илүү нөгөө үлгэрийн талаар илүү зөөлөлөөд илүү нөгөө суурин соёлд ч юм уу олонтойгоо амьдрахад амар нөгөө хэрэг болох нөгөө энэрнгүү хүнийг бүтээхэд бас нэлээд тус болсон болов уу гэж боддоо шүү дээ. Тэгээд бас нөгөө яангууд нөгөө тэр төвдөөс нөгөө хөрвүүлж орж ирээд одоо нөгөө хүмүүс уншдаг юм билээ. Тэнгүүд нөгөө бас нөгөө нас орсон хүмүүсийн нөгөө хойцоог уншаад ч юм уу нөгөө ам нар YouTube дээр үлгэрийн талаагаа хайгаад үзсэн чинь нэг ингээд том лам ингээд нэг том лам нь ингээд өнгөрчөөд тэрний хойцоог 49 хоногт нь уншна гэдэг тэнгүүдээ үлгэрийн талааг яг уншиж өгөөд тэр хүний нөгөө дараа насандаа амьдрах амьдралын засдаг юм уу тэрийг гэрэлтүүлдэг нэг төрлийн засал ном юм тий засал ном байдлаар ингэж уншдаг юм бэлээ. Тэгээд энэ бас нөгөө хит гүнзгийггүй ч гэсэн ер нь бол нөгөө мэдчих хэвээр зүйл юм байна. Энэ ойлголтыг авах хэрэгтэй юм байна. Тэгжиж нөгөө зөв хүүхэд одоо зөв хүн болоход бас төлөвшөд бас хэрэг болох юм байна. Авалгаас гарч ирдэг юм билээ. Одоо бидэд ингээ хоорондоо юм ярьдэж шүү дээ. Ингээ жоохон ажил бүтэхгүй болоод тэ ингээ ачив манай ач бүтэхгүй шүү дээ үлгэрийн талаа гэх. Тэгэл бас хэрэгэлдэг тэ энэ үгийг тэ. Энэ одоо яг цаад утгад нь бас юу байг. Яг нөгөө юу юм бэл л дээ. Тэгээд амар олон үлгэр ингээд үлгэрүүдтэй. Тэгээд одоо тэр болгоныг ингээд уншихад нөгөө жоохон хоорондоо давхцаа санаа аваагаа болгодог гэж юм уу байдаг юм байлээ. Тэгээд тэр талаас нь жоохон хэцүү хүн талаас нь л нөгөө хараад анаас нөгөө бүтэхгүй зүйл байх юм бол үлгэрийн талаа гэдэг ч юм уу тийм яриатай болсон юм шиг гэж би бол ойлгосон. Эсвэл бас нэг утгаар нөгөө үлгэрийн далаа маань жижиг үлгэрүүд ингээд цураад байгаа гэж байгаа шүү дээ тий. Бидний ингээд уншуулдаг ном маань бас болохоор бас ингээд жижиг хэлбэрийн үлгэрүүд ингээд яг тэр хэсгийг төгдөөр л уншиж байгаа болохоос Монгол гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр үлгэрийн талааг болохоор миний бодлоор юм дуустдаггүй үлгэр болохоор нь бас энэ ажил удаашрсан шүү, явцсан шүү гэдгийг л үлгэрийн талаар илэрхийлээд байж бас магадгүй. Цуваад урт байгаад байдаг болохоор бас тэгж харддаг байсан байж магадгүй. Тэгээд энэ одоо хүртэл одоо энэ шарын шишинд одоо номлол хэлбэрээр явд юм л шүү дээ. Түрүүн төгөг хэлдэг нэг засал ном миний нэг ойдохын уншихад үлгэрийн талаагаар бас засал хийдэг те. Тэнгүүд нэг маш олон 100 гаруй бүлэг хэдэн 100 жижиг одоо үлгэрлүүдийг тэгээд төвд хиллэгээр бичигдсэн ингээд яг зөвхөн ингээд тогтоод уншаад ойлгоход бол нэлээл хүчин чармаалт гарах. Төвдөр уншаад харин амар сүртэй уншаад энэ даал гээл ингээд хөрвүүлээд сонсохоор ингээл сайн хүн болоорой гэдэг ч юм уу те нэг тийм байдаг л байх гэж харагдсан шүү дээ. 12 жил гээл бас нэг одоо үлгэрлэлцэн те бид нар цаг тооллынхаа 12 жилээр үлгэрлэлцэн тэр нь 12 жилийн дуутай те тэгэл ер нь анх одоо 12 жилд хулган Тэмээ хоёр яагаад одоо өрсөлдөөд хулган нь үлдсэн те энэ талаар бас нөгөө судалснаа ярил. Тийм нөгөө 12 жилийн үүсэлгээд ярихаар бас тэр нөгөө яг нөгөө тогтсон үүсэл байдгүй юм бэлээ л дээ. Тэгээд нөгөө хятадаас эсвэл нөгөө хүнүүгээс гаралтай эсвэл энэтгээс гаралтай ч юм уу нөгөө олдурууд нь олддог. Гэтэ яг нөгөө батлах юу байдгүй юм бэл. Яг эндээс гаралтай шүү 12 жил гэдэг юм байхгүй. Яг нөгөө хятадд бол анх нөгөө мөчлөгөөр нь 12 сар гэж үүсгэнгүүдээ тэрийг амтнаар төлөөлүүлээд тэгээд нөгөө ургацын цаг маггаа нөгөө тооцоолохын тулд 12 сарын мөчлөг хуваагдаад нэг амтан болох зүйлсэн гэж бол явдаг юм байлээ. Гэтэ яг нөгөө тодорхой их сурвалж байхгүй. Тэгээд нөгөө Монголд болохоор Тэмээгээд нөгөө онцлог амтан байгаа. Нөгөө хоёр бүхтөө Тэмээ бол зөвхөн Монголд л байдаг тийм ээ. Тэрийгээ бас нөгөө оруулж бас нөгөө учир шалтгаандаа байлгасан болов гэж хаасан. Тэгээд нөгөө зөвхөн Монголд 12 жил нөгөө энэ амтны түүх байдгүй юм байна л да. Тэгээ Япон, Солонгос, Малайз, Сингапур эдгээр ч юм уу нөгөө энэ Азийн орнуудаар ер нь их хвчлэн ийм нөгөө түүхтэй, митологтой. Тэгээ Монголд болохоор Тэмээ байдаг бол Японд жишээ нь муур байдаг юм билээ. Хулганы оронд. Үгүй Тэмээний оронд. Тэмээний оронд нь хулган байгаад нөгөө муур байгаад тэнгүүд нөгөө хулган нь болохоор одоо нөгөө юун дээр бол амар аттайгаар харагддаг шүү дээ. Манай нөгөө төвлөрөл дээр болохоор тэнгүүд Японд дээр болохоор бас тиймэр нөгөө
муурны чихийг нөгөө залдаад ерөнхийдөө хэлээд нөгөө хуураад бас яцсан. Бурхан бас яг нөгөө 12 амтныг дуудангууд нь муурыг залдангуудаа өөр яваад очсон байгаа тоххой. Тэгэхээр ер нь бол нийтлэгээр ер нь бол Азийн орнуудад энэ 12 жилийн амтан 12 жилийн нөгөө амтнаар төлөөлүүлдэг байдаг. Гэтэ нөгөө өөр өөрийн нөгөө орны онцлог амтнуудаа бас шингээгээд өгсөн харагдчих юм билээ. Тэр нөгөө үлдийн үлгэр ч гэсэн мөртлөө яг нөгөө бид нар нөгөө хүүхдүүдийн нөгөө цаг тооллын одоо ойлголтыг өгөхийн тулд 12 жилээр те хулгана үхэр баар туулалуу гэл нэг саруудаа 12 жилээр нэрлэж чинь тэгээд нөгөө сар тогтоохын тулд одоо дуулалт хэлбэрт оруулсан те жил болгон өөрийн дуутай. Тэгээ нөгөө одоо Азийн Азийн Оросын орнууд ч л өөрийн нөгөө жил ус гэж байдаг шүү дээ. Одоо цаг тооллын бичгээр нөгөө хэдийн үлгэр юм шиг мөртлөө энэ яг шинжлэх ухаантайгаа бас холбогдсон те. Тэгээд нөгөө Европ Аз гэд хооронд нугаагаад үүсэх юм бол юу юм бэ гэж харагдсан шүү дээ. Нөгөө Аз тал руугаа илүү 12 жилийн амтнаараа нөгөө гэж төлөөлдүүлдэг. Тэнгүүд нөгөө Европ тал руугаа болохоор илүү 6 нөгөө 6 шинжлэх ухааны ордороо төлөөлүүлж ингэж нэг явт юм байна. Тийм бомб, чинлүүр гэдэг ч юм уу. Тэр талаараа ингэж нөгөө хоорондоо байдаг. Өмнө Азад бол тийм бол байхгүй. 12 жилийн амтнаараа яг нөгөө миний орд чиний нөгөө төрсөн жилч орд юу ингээл ярьдэн шүү дээ. Хөр туулаа нөгөө хайдар гэдэг ирдэг. Тийм зөвүүн тийм юм байна. Ямар ч нөгөө улс орон болгонд байгаа 12 жилийн нөгөө мөчлөг тэрийг болохоор аваараа өөр нэрлэлсэн юм байна. Ингээд эртний ам зохиолын үлгэр туйлууд маань явж ингээд юм үүлийн өөр тэгээ бурхан шашны өнгө аястай тий. Нэг бол юм шаманизм тэнгэртэй 33 тэнгэр ч юм ингэж холбогдож байгаа бол үүлийн өөр талаасаа болохоор нэлийн юм ач холбогдолтой утга санааг шингээж харуулсан байгаа юм. Энэ дээр Нацгагийн молонтой судар дээр болохоор юу гэж харуулсан? Ямар талаас нь харуулсан байт юм бэ? Тийм, молонтой судар бол илүү яг нөгөө бурхан шашинтайгаа яг илүү холбоотой одоо юм юу байгаа. Одоо үлгэр тууж гэх юм. Тийм, молонтой судар гэж ярьдаг тийм. Молонтой гэдэг нь бол ер нь бол энэ бурханы шашны одоо шавнырийнх нь одоо хамгийн тийм тэргүүн зэргийн цолыг нь молонтой нь гэдэг. Тэгээд молонтой судрын яг хамгийн гол агуулга нь нэхийн ячийг одоо юутэйч зүрлэшгүй. Тэгээд одоо нөгөө хүн энэ амьдарч байгаа наснда одоо сайн үйл хийвэл одоо сайн сайхан кармага идэлнэ. Муу үйл хийх юм бол одоо муу үеийн карма буюу тэр тамийн ертөнцөөр одоо дараагийн үедээ амьдарч байгаа юм тухай гардаг байхгүй. Тэгээ нөгөө молонтой нь өөрөө одоо нөгөө бурхны шашинд нэлээд одоо иргэм зэрэм өсөөд одоо энэ бурхны одоо ариун үеийн тухай судалчаа дараа нь нөгөө ээжигээ нас барсны дараа хайдаг. Тэгээд ээж нь дээд тэнгэртч байхгүй одоо тамийн доод тэнгэрдэж байдаггүй. Тэгээд нөгөө одоо хаана очисон байх уу гэж бүх сорсоор одоо ээжигээ хайж явдیں۔ Тэгээ нөгөө ээж нь одоо залуудаа амьд сэрүүн байхдаа нөгөө болохгүй гэсэн бүх юмыг хийж исэн учраас одоо тэр хүн нөгөө байх ёстой ертөнцтэй байгаагүй учраас олонтой нөгөө бурхан номынхоо хүчээр одоо нөгөө бүх тамийн хаалгуудаар дамжиж ээжигээ хайгаал тэгэл дараа нь нөгөө одоо сайн үүлийг нь одоо ээжийнхээ өмнөөс нөхөж хийгээд тэгээд ээжигээ одоо дахиад өөр одоо төрүүлж байгаа л юм тухай гардаг. Тэгэхээр нөгөө ихийн ачиг хариулахад хэцүү тэгээд нөгөө ихтэй яаж холбдог вэ гэхээр нөгөө шүүдрийн туслаар цай чанаж ихийг нэг шүний одоо нойрыг л хэмжээнд одоо хариулах хэмжээнд байдаг гэдэг шиг олонтой нь яг өөрийнх нь бурхан номд одоо суралцаад одоо хамгийн гол ач нь яг ээжийнх нь ачиг хариулах юм байсан. Тэгээд бас яг энэ нөгөө монголчуудад бас нөгөө бурхнаараа шашнаараа дамжаад бас ороод ирсэн юмнууд бас зөндөл байдаг юм билээ дээ. Нөгөө бид жоохон бах чинь шороо газар ухвал одоо ээж чинь өнгөрнө гэхээр болчдөг тий. Гол ус руу сүү хийхээр бас болохгүй тий. Болохгүй гэж хэлэхээр ойлгохгүй шүү дээ. Ээж чинь үхнээгээ хэлчихээр л ерөөсөө нөгөө шууд ойдоод болчдөг тий. Тэгэл яг энэ төрлийн дуулахаар бас үхнэгээ тий. Орондоо дуудуулдаг юм тий. Орондоо дуулвал ээж нь үхнэ гээл. Тэгээд бүх юм нөгөө нэг хамгийн хайртай хүнтэй ингээ холбочдөг. Тэгээгүүт л нөгөө хүмүүс бид нар чинь нөгөө хүмүүжлтэй
одоо ингэж болохгүй байна гэдэг юм ийг ингээд суулгаад яваадсан байгаа хэрэг тий. Тэгээ яг энэ бас л яг адилхан цаг хугацааны хувьд 13 14 дугаар зууны үед одоо санскрит хэлэн дээр бичигдээл тэгэл төвд хэлэнд орчуулагдал төвдөөсөө дараа нь монгол уугар бичгээр одоо орчуулагдаж Монголд нэвтэрсэн юм хэлээ. Тэр 16 17 дугаар зууны үед орж ирсэн юм уу да. Тэгээд бас нэг төрлийн гэр бүлийн сургам хүмүүжүүлэх одоо судраа байдаг. Тэгээд эцэг хийгээ эхийн ачааг хариулах тий. Эхийгээ ачлах хэвээр. Тэгээд сайн юм хийвэл бас яг нөгөө түрүүний нөгөө үлгэрийн талаануудын үлгэрлэл жишээ шиг тэгээд нөгөө амьд байх хугацаанд сайн үйл хийх юм бол одоо сайн карма эдэлнэ. Муу үйл хийгээ явуудах юм бол тэгэл муу үлийн кармага эдэлдэг. Энэ тухайл ерөнхий агуулга дээр ингэ байж. Тэгээд аль алин дээр нь бас л нөгөө одоо гисэр жангар дээр гардаг шиг л нөгөө мангасууд гардаг тийм атгаалж нь толгойтой аимшиг мангасууд тэгэл тэнд нөгөө зовж ханилж байгаа бүх дүрслэлийг үзүүлдэг тийм халуун төмөрд шатаж байгаагаал усанд одоо байгаа тэгэл хідэн 100 сэлмээр шийчүүлээд байж байгаа тэгсээр амьд ч юм уу тийм бас их аимшиг одоо хүүхдүүдэд уншаад юм ингээ ярихад бол бас нэг тамийн ертөнцүүдээр ингээд дамжаа явж байгаа гэдэг нь бол бас тийм төсөөлшгүй тийм аимшигын дүр зургууд гардаг. Тэгээ бас нөгөө бурхан одоо шарын шашин одоо шарын урсгалааны урсгалаараа ингээ ороод ирсэн бурхны нөгөө нэг дөрүүд идэв шүү дээ. Бидний жоохон бахт нөгөө хийдүүдээр орохоор л мангас шиг юм тэгсэн мөртлөө бурхан тий. Хүний арга ясан юм зүйлт мөлтэй нэг бол. Тэгэл энтэгээр нь ингээл бас нөгөө шашинныхаа одоо нөгөө бурхтын дөрүүдийг илэрхийлж байгаа хэлбэрүүд нь нөгөө талаа одоо тамийн эрлэгийн илч тамуудын одоо бас илэрхийлж байгаа симпл дүрслэлүүд нь тэр юм болов гэж ойлгосон шүү дээ миний бодлоор тийм илүү Аз соёлын онцлог тийм Европ руу болохоор илүү нэг тийм гоо сайхныг харуулах гал бурхтууд нэг гой санга сайхныг харуулаад идвэл Монголд бол тэгэл баян намсраг бурхтай тайвар бурхан байж байгаа. Мөнгөний бурхан юу лээ тийм баяжих тухай бурхан байсан л айдсан байцтай байгаа. Хүүхэд хизээж хараад тэрийг сайн сайхан зүйлд юм урайлж байгаа бурхан гэж ойлгохгүй нэг аимшигэл юм арцаас улаан шүрэн нүртэй байхаар ч тийм хаас тайтгараал намайг ингэж өгөөч гэхэл бас хэцүү харагдчихсан. Тэгэхээр нөгөө үлгэр туйлс одоо судрууд маань тэгэл бас явж бүгдээрээ нийлцэг дээр очиж байгаа. Тэгээд илүү нөгөө гэр бүлийн хүмүүжил тэгээ ёс суртахуун одоо хийлсэндээ байх тий одоо төлөвшөхөд энэ одоо илүү нөгөө за илүү баатартай гисэр жангар тэр бол илүү баатарлаг төрхийг одоо сэтгэл зүг хүүхдэд суулгах ч юм уу тэгэр үлд тий илүү тийм байл одоо бусад одоо үлгэрийн хэлбэрүүдтэй одоо эрхийн мэрэгэн одоо 12 жилийн дээр одоо бол илүү бас арай зөөлрсөн мөртлөө нөгөө талдаа бас нөгөө шинжлэх ухаан цаг тоолол эдрийг бас өгж исэн мэдээлэл өгöd байгаа юм тий. Гой хэлбэрээр хүргэж исэн юм болов уу гэж харагдаад байгаа. Тэ нөгөө ээж аав нар 1000 ингэж чи болохгүй юм гэхгүй. Дэлхийн оронд тий үлгэрээр дамжуулаад амар том нөгөө үзэл бодол суртлыг тэр хүнд ингээд суулгаад төлөвшөлтнээ амар ингээд чухал үүрэг үүсдэг гэдэг чинь хүмүүс ч л амар нөгөө хүүхдэд үлгэр уншиж өгдөг мөгдөг. Тэгээд нөгөө тэрийг амар багаараа төсөөлөд байдаг боловч цаана гарах үр дүн нөгөө тэр хүнийг өсч бойжуулах төлөвшүүлэхэд нөгөө амар том жин таахаар зүйл ингээд байгаад байгаа байхгүй ингээд тийм ингээд гисэл жанграас үлгэрийн талаа ингээд доошлонгууд. Тэгэхээр энэ дээр бас амар ач холбогдол өгөөд манай ингээд хүүхдээ хүмүүс маань тийм хүүхдэдээ бас ингээд за гисэл жангараа уншуулдаг юм аа гэхэд ядаж тийм наанаа ингээд нэг өөрсдөө уншиж үзээд гайгүй үлгэр нөгөө юу өгөхөр тий сургуулийн өмнөх боловсролын системд одоо бас айгүй сайн одоо хэвээрэл байгаа юм биш нэг 12 жил үлгэртэй. Тэгээ бусад нөгөө одоо болдгоо бороо хүн бусад одоо шинжилээд илүү хүүхдүүдэд илүү гоё өнгөлөг тийм нөгөө хар цагаанаар биш тийм өнгөлөг хэлбэрүүдээр стил байгаа юм лээ. Сургуулийн өмнөх боловсролтой. Тийм. Гисэр жангаар ч гэсэн туйлууд маань хүүхдийн хэлбэрээр бас хөрвүүлэгдэд гарсан байдаг тий. Тэгэхээр нэг бид нар яах ёстой юм гэхээр өөрсдөө мэдлэгтэй байж иж
Монгол үлгэрүүд ийм нэг аимшигын утга агуулгатай гээд хойш тавхаас илүү тий Агуулга өөрсдөө боловсрлаа ингээд эзэмшиж өөрсдөө ингээд шингээж авч иж хүүхдүүдтэй хүүхдийн хэлбэрээр бас ингээд зааж сургаж үндсэн утга агуулга нь юу юм. Яагаад гээд асуухт нэг хариулаад өгөхтэй. Наадах миний хүү багшаас асуу гэдэг хүү орно ядаж ийм утга учиртай шүү те ингээд наач ингээд хэрэгтэй зүйлээ гэдэг талаас нь тайлбарлаж өгөхт эцэг эхчүүд амар том нөлөө өгөх үлгүүд багшаас нь ядаж. Өгөх хэрэгтэй. Тийм. Тэгээд нөгөө дүгнээд ярихад бол үлгэр тууж домгууд бол маш нөгөө томжийн даахар зүйл юм байна. Тэгээд энийг бас бити тутун үнэлээд ингээд хойш нь тавьж байгаарай гэж хэлмээр санагдлаа. Тэгээд энэ жил чинь бас нөгөө морин жил гарч байгаа. Тэгээд нөгөө энэ тууж үлгэрүүдэд бүгдэнд нь ер нь бол нөгөө морь тодорхой хэмжээгээр дурддагдаад нөгөө тэр баатрийнхаа хүлэг морин анд нөхөр нь туслагч нь гэж явж байгаа шүү дээ. Морь бид нар ч гэсэн компаниараа ч гэсэн бид нар зуны зугаалга ер нь бол хамгийн челленжийн зугаалга болдог тийм. Тэгээ морьтой бид нар 7 хоног хүртийн одоо аялал хийдэг. Тэгээ ер нь бас монголчууд өөрсдөө бас нөгөө мориноосоо айгу холдсон. Тэгээд нөгөө морь уун чаддаг хүн бас их зөөрсөн юм байгаад байгаа юм билээ. Тэгээд ирмгийн зоригтой одоо авхаалчтай энэ төр одоо бас нэг зан чанар ерөөсөө энэ нөгөө морьтой холбоотой харьцах сурах тийм харилцах сурах. Тэгээ эн чинь 7 сард дэлхийн морины өдөртөө Монголд болох юм байна. Олон улсын морь сонирхогчтой. Тэгээ нэлээд том морины өдөр болно. Тэгээд энэ дээр бас монголчуудын нөгөө морин одоо үед нөгөө машин болцсон тийм. Тэгээд бид нар хүн болгоно машинтай байдаг. Тэгэл машина илүү бас хүн болгоно нөгөө морьшгээ бас үздэг болцсон тийм. Тэгээд хүний амт нөхөр бол тэгээд хуучин цагтаа морь байсан бол одоо морь байгаа. Гэхдээ илүү бас машины хэрэглээ бас ороод ирсэн байна тийм. Тэгэхээр нөгөө машина морьшгээ эдэлж хэрэглэдэг тийм ханддаг. Морь унахаар хямран сэрэгдэг бол машина унаад хурдан дахиул бас тэр яаж юм аж жаргалын гормон ялгараад байна гэхээр урдны машинууд яг юунаас үүдэлтэй шүү дээ. Тийм нөгөө морио машина нөгөө хийжсэн нөгөө морио нөгөө эд юмс шиг зүрэлдэггүй амд өрчөөж гэсэн зүрэлдэж шүү дээ. Нөгөө хөдөөч гэсэн байхад нөгөө амжилж үзэл баг багаас ч гэсэн нөгөө миний хайртай морь бол ярьдаг. Тэр шиг тэгэл одоо ч гэсэн хүмүүс нөгөө машин дэргэндээ ч гэсэн амар хайртай гамтай хэрэгэлдэг. Нөгөө хүнд өгж явуулдгүү ч юм уу те хаамаагүй өгөө таяа эд юмс шиг хэрэглүүлдгүү. Тэр нөгөө амар олуулаа шахаад яваад хөдөөгөөд явах ч бас нэг дургуу те хайр гамнаад явах мох гэл тэр талаас бас харуулдаг. Тэр нөгөө бас сонирхолтой байдлаар харуул нөгөө монголчууд л нөгөө гэрлэн дохион дээр амар нөгөө уралдах гаалга ам шиг ингээл сигналталтай байгаад байдаг. Тэр яарал нэг юмд яарад байдаг шиг тэр л яг нөгөө морил нөгөө ингээ бодвол бас нөгөө морин уралдаантай холбоотой бас байж болох юм байна гэж харж байгаа байхгүй. Нөгөө бүгд нэг гараан дээрээс нөгөө уралдаж гараад зэрэгдэж гарах нь амар чухал байгаад байдаг шүү дээ. Тэр шиг л яг нэг улаан гэрэл ногоон гэрэл дээрээ тэгэж алддаг шиг. Тэгэл бус дорн оронд бол амар хүлээцтэй байгаад байдаг шүү дээ. Монголчууд л болохоор ногоон гэрэл аслаалгүй юу шуул сигналтаал эсвэл амар гიშгэл яваад байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг одоо өөрөө мэдхгүйгээр цуснд нь генд нь байгаа учраас бас тийм үлгэр туйлсараа ингээд байгаа юм чи гэдэг нөлөөсөн байна гэж санахаар л тийм. Тэгээ морь чинь олоола зэрэг зогсож байгаад хөдөлгөөрөө бас ингээ оволцдог ингээ бас ингээ хөөрдөг юм байна. Тийм үү. Тэгээд нэг авч дахиад тийм. За тэгээд баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкаст маань Bauer Motors дээрээс хүрлээ. Тэгээд бидрийг бас орчин одоо энэ нөхцлөөр хангаад ингээд дэмжсэнд бас баярлалаа гэж хэлье. Тэгээд BMW Bauer Motors баярлалаа. Баярлалаа.